Би бол Ирэмэдийн самжид гэдэг 1938 онд төрсөн 1955 онд хүртэл өөрийнхөө аав ээжийнхээ гар дээр өсөөд 1955 онд Баян-Улгийн аймгийн хөгжим драм театр байгуулагдсан. Тэр тухай үед бол нэг шалгалт өгөөд бүжигт бол тэмцээд Баян-Улгийн аймгийн хөгжим драм театрын бүжигч нар дагалдан бүжигч нар орсон. Уранхай гэдэг бол Уранхай додоомсуу гэж манжийн даралт гэдэг ингэж яасан байлаа. Тэгээд Уранхай додоомсуунаас бид нар ч юм бол өв соёлын хувьд бол маш ариун, туульчд бол магтаалчд, ерөөлчд, тэгэл бие биелээчд, тэгэл янз бүрийн одоо цэцэн мэргэн Уранхай гэдэг бол ирээсээ үйлэн дурн үгэнд бол цэцэн мэргэн ийм бол одоо ардтан байсан. Би бол Уранхай ийм учраас танууд бол мэднэ. Жишээлбэл Ноос товчоо гэж бидний одоо төв гэдэг юм уу, уран зохиолын ном гэдэг юм уу, тэнд бол 12 бүлэгтэй 282 зүйлтэй энэний 51 зүйлд нь бол манай Уранхай үг төвг гардаг юм аа. Тийм болохоор Уранхай гэдэг бол Монголын тулгуур төрийг байгуулцдаг 2206 онд бол одоо тулгуур төр байгуулагдсан. Одоо жишээлбэл Чингис хаан бол өрлөг хийсэн төвшмөлтэй өдлөг төрөлтэй ийм л одоо өргөн Монгол улсаа бол Кок Монголоо бол дэлхийд бол одоо цүрэтүүлсэн ийм хүн тэрний өрмөд бол бид байна. Ингээд Уранхай бол 8 төрлийн биетэй. Биеийн би бийж хүний мэдээлж. Тэгэхээр хамгийн түрүүнд бол цацал гэж бий байдаг. Цацал ягаад ихтэй зэрэг цацал бол өрийн үргэлжил одоо цагаан сүлбэ одоо аян алтаада өргөн кок өндөр сүрлэг алтаа өргийн ханга Монголын удам тал нутгийн заяа сахиусан ата тэр тэнгэртэй бол зэлбэрч ингэж өргөдөг номтой. Дараа нь бол мөргөл гэж байна. Мөргөл гэдэг бол мөн одоо баян алтаадаа зэлбэрч бидний өрг хөвгдүүд өр садн төрөл сөргтийг өрийн үргэлжил эрүүлийн амар болон элэг бүтэн байлгаж хайрлаач гэж ингэж ягаад мөргөл залбирал хийдэг. Дараа нь элэг гэж Уранхай бол одоо энэ хулцсан уцаа янзлж ингэдэг. Энийг бол элэг гэдэг. Тэгээд одоо бугуйл гэдэг одоо монголоор бол цалам гэдэг тийм ээ. Энэ цалмыг бугуулаар морой бол тэрний одоо алдлаж морина одоо ингээд алдалдаг. Энийг бол 15 алд аргамжийг болвол ингээд чиргүүлчгээд ингээд бол нөгөө жороо морин хатраа морин чинь тэр газарт көрөхгүйгээр ийм хэмжээний хурдтай явдаг юм л да. Тэр морины тухай юм байдаг. Тэгээд илгийн үед тэр алдлагын үед тэр шудраг гэж байна. Шудраг гэдэг чинь энд Уранхай бол кет хутгаа зүүн. Миний кет хутга буруу болж юу, зөв болж юу гэж ингэж шударч одоо ингэж хоёр талдаа хайвалж энэс одоо анх эхлэн улбаатаа гарч ирсэн байна. Тэр юу бол шудраг гэдэг бол дараа нь бол жороомор гэж байна. Тэгээ жороо татлаг гэж байна. Татлаг гэдэг чинь юу гэх юм бэ? Нөгөө мороо цаламднаа гэнэ л та бугуйлдаж ав. Тэгээд тэр татж байгаа байдлыг харуулж одоо татлаг гэж нөгөө бий гарсан байна. Дараа нь бол одоо жороомор гэж нөгөө яасны дараа одоо ингээл жороомор одоо ингээд жороолж байгаа байдлаар. Дараа нь бол амга татах гэнэ. Амга татах гэхтээс нь одоо ингээд төрлөөр хийгээ. Тэгэхээр хамгийн төгсгөл дээр нь бол дахиад татлагаараа ингээд татчаагаад ингээд Уранхай одоо 8 төрлийн биелгээ бол ингэж өвлөж гарч ирсэн байна. Миний багш бол Уранхайд бол алдартай ноёны биеч гэдэг нэр төртэй Коктав гэж хүн байж. Би тэрнээс өвлөж явсан хүн байхгүй. Ийм болохоор бидний Уранхай бие биелэх бол ийм өвтэй, ийм уламжлал гэсэн төвхтэй байна. Тэгээд бидний одоо бүхэл Монголын одоо биелгээчдийн бие биелгээ нийт хойч үйдэг нь өвлөлийн тулд залуу хойч үйдээр өвлөн аваасаа хойч үйдийн өшөө залуучуудад өвлөж
ийм ард түмэн байсан юм аа. Бид бол жинхэнэ тэр үндэсний ястангуудын одоо өв соёл яаж ирсэн юм, ямар хэмжээгээр ирсэн юм гэдэг чинь тэнд л харагдаж байгаа шүү дээ. Би бол урлагийн гавьяац сэтгэлтний 1997 онд авсан. Ардын жүгснийг 2010 онд авсан. Одоо ингээл ард түмэнд өөрийнхөө одоо тэр байгалаас яасан, их хэцгээс яасан тэр авьяасыг бол хойч залуу үедээ бол үлдээ гэж бодоод одоо их кокс холбоонд ирээд одоо бидний одоо их кокс холбооны ерөнхийлөгч өнөр төвшин одоо энэ чуулганы дараа өнөр төвшөндөө бас нэг төсөв тулгуурлыг өөрийнхөө одоо мэдэж чадаж байгаа зүйлээ зөвлөе гэж бодоод юм их кокс холбоонд л одоо байж штэ гэдэг. Одоо цаашдаа одоо энэ үйл ажиллагаа бол ер нь Монгол улс таяар цуурайдах байхаа. Энэ бол мандах байхаа л гэж бодож байна. Ягаад уранхаг нэрлсэн бол уранхач ер нь хизэнээс нааш түүх. Уранхаа гэдэг бол уранагта гэдэг үгнээс гаралтай зарим нь маргалддаг юм. Зарим нь бол уранхаа цуурхаа байсан гэж зарим ярьдаг. Зарим бол уран цэцэн үгтэй үйлэндээ уран юундаа цэцэн гэж ярьдаг. Ийм учраас л одоо энэ дөрвөн юуг одоо гаргаж байгаа л одоо уранхаа гэдэг нэрийг орсон юм байл. Аль та уранхаа. Тэгэхээр чинь одоо өрлөг 9 түшмэлийн 2 нь бол манай уранхаа шүү дээ. Зэлэмс байдаг. Тэгэхээр чинь уранхаа ард түмэн бол 1206 онд тулгуур төр байгуулагдсан уранхаа гэр зэрэг үүрэг гүйцэтгсэн гэдэг нь одоо хүртэл тэр уранхаа нь үрсад их Чингисийн үрсад бол Хог Монголыг дэлхийд одоо зүрэтүүлсэн их Чингис хөрөөдөн бол танаас эхлээ биднээс явж илаа шүү дээ. Энэ Монголыг бахархал байсан. Одоо уранхаачууд ер нь хаана байна вэ? Бидний уранхаачууд бол одоо Баян-Улгээд бол Буян цуманд байна, Алтаа суманд байна, Алтан зүгцэд байна, Ногоон нуурт байна. Тэгэл Ховд аймгийн Мөнх хайрханд байна, Дуутад байна, Кинтэ аймагт бол Баян ходог гэдэгт байна, Кинтэ аймгийн Төвтөн байна, Сэлэнгэд байна, Эрдэнэт байна, Дарханд байна. Одоо ингээл бүгд л одоо ингээл байж уранхаач. Та одоо ингээд 75 настай. Тэгэхээр 75 настай ийм хөнгөн шингэн байдаг. Энэ ер нь юуны үр дүн гэж бодож байна та ярина бол. Хөдөлгөөн гэдэг чинь бүжиг, биелгээ. Тийм учраас л би бол тэр бүжиг биелгээ гэдэг чинь дээр үед бол бид нар чинь одоо дөрвөдөнч бай, баядэнч бай, хотонч бай, уранхаанч бай, тувааданч бай, казагнч бай бүгд эсгэгээр дотор л. Тэр дээр үед бол ямар ч нэг зориулагдсан тайз байхгүй. Тийм биз дээ. Ямар нэг ордон байхгүй. Тийм учраас бид нөө тэр эсгэгээр дотроо бол бэлгүүснээс дээш л одоо гэр дотроо бол тулгын доотлол одоо голцоо биелдэг байлаа шүү дээ. Тэгт бол тоос манаруулаад бид нар чинь ийш тийш явах боломж байхгүй үстэй. Тэгэд одоо биелгээгээр ингээд биелээ. Энэ бол урлагийн буян, бүжгийн буян. Нийт одоо ард түмэнд бол хөдөлгөөн хамгийн гол нь эрүүл мэнд байхын үндсэн гол юу нь бол хөдөлгөөн юм шүү. Хөдөлж байгаарай, биелж байгаарай, бүжгэлж байгаарай. Ингэж албан конторынх ч гэсэн тэр албан ажлынх ч гэсэн хөдөлгөөнгөө бол танууд бол эртхэн гөгшөрнө шүү. Ийм учраас хөдөлгөөнтэй байгаарай. Бүжгэлж сурцгаая, биелж сурцгаая. Монголын ард түмэн, Монголын үр садны. Танууд бол эрүүл явна гэвэл танууд хөдөлж яцгаадна. Хамгийн гол юм бол бүжиг, биелгээ. Биелгээ гэдэг бол хамгийн одоо контор сүүжээлэч гэсэн босч ирэл одоо гимнастик хийж шít. Мөн адилхан бүжиг бол мөн тийм юм. Тийм учраас бүжгэлж сурцгаая, биелж сурцгаая. Монголын ард түмэн, Монголын үр садны. Танууд бол эрүүл явна гэвэл танууд хөдөлж яцгаадна. Ийм учраас бидний монголчуудын бие биелгээ мандан бадрах болтугай гэж яриа да. За уранхаа биелгээг бол анх эхлээд бол баруун 3 чандман эрдэнэ гэдэг одоо юм 3 хуруугаараа ягаад баруун гараа дээшээ өргөөд ингээд зүүн гар бол баруун гарын тохон дээрээс дээш нь алгаа дээшээ харуулад ингээд тосоод ёслогоо хийн. Ингээд ёслогоо энэ чандман эрдэнэ 3 нь одоо гал дүрлжиж байгаа. Энэ нэг бол магнан дээр яваа.
дахиж босоод одоо анхаагаар цацал биелгээ. Яг одоо тэр сууж байгаа тэр тахимцаа юун дээрээс суу. За 1 2 гараа харж өгнө. 3 4 зүүн тийш гараа харж өгнө. 1 2 баруун гараа харж өгнө. Алгын. 1 2 за ингээд 4 удаа хийсний дараа зүүн хөлөө баруун хөлийн урд тал тавиад одоо эргэн 4 удаа. 1 2 3 4 5 6 7 8 4-ээр гэж ирэхдээ яг их зурагшаа харсан байна. За одоо ингээд зүүн хөлөө бол баруун хөлийнхаа урд талаар тавиад одоо эргэн 4 удаа. 1 2 3 4 5 6 7 8 гэгээд яг эргээд ирэхдээ их зурагшаа харж байна. Одоо цаашаа яг нүгтэй залбирал ингээд мөргөл энэ зүүн хөлөө яг баруун хөлийнхаа зэрэгцээ ингэж хэлж тавиад одоо баруун гараараа урагшаа залбирал дахиад зүүн гараа залбирал авчираад одоо нэг алхаад хоёр гараа зэрэг авчираад одоо энэ 5 хурууга яг ингээд нэг нэгээрээ нийлүүлээд ингээд эргүүлнэ. 1 2 3 4 5 6 7 8 одоо хоёр гараа зэрэг авчираад одоо 1 2 3 4 5 6 7 8 гээд 4 удаа хийлээ. Одоо иллэг гэж 1 2 3 4 5 6 7 8 одоо алдлах 1 2 3 4 5 6 7 8 одоо шудрах гэж одоо хойдлынхаа бисэг янзал шудрам 1 2 3 4 5 6 7 8 одоо 4 тон 1 2 3 4 баруун хөлөө татаад зүүн хөлөө бол хойдолд нь ингээд авчирна. Одоо татлах хурдна 1 2 3 4 5 6 7 8 эргэлээ. Зүүн хөлөө нөгөө баруун хөлийнхаа урд талд тавина. Тэгээд 4 тоо хийн 1 2 3 4 5 6 7 8 ингээд ирсний дараа одоо жорамаар явна. Нөгөө зүүн талынхаа хөлийг баруун талынхаа хөлтөө зэрэгэлдээ тавиад одоо жорамаар 1 2 3 4 6 7 8 дахиад 1 2 3 4 5 6 7 8 байран дээр гин 1 2 3 4 6 7 8 дахиад 1 3 4 5 6 7 8 одоо жолоо татах 1 2 3 4 5 6 7 8 2 3 4 5 6 7 8 төгсгөл татлага 1 2 3 4 5 6 7 8 эргээд 1 2 3 4 5 6 7 8 одоо дууслаа. Баруун хөлөө урагшаа таваад зүүн хөлөө хойдолтой таваад тахимцаа хамгийн сүүний төгсгөл.